Жек Лондоны зохиол Саран хөндөй 30 дугаар хэсэг. Өдөж болохоор галтгооны өрөөнд орж тамхиа татан суух зөөр хоёр эмэгтэй өнөөдөр юу хийсэн. Цаашид юу хийх тухай төлөвлөн ярилцахыг нь сонирхон сонссон. Бийл агт худалдан авахдаа дундаж үнийг 5 орчим доллараар нэмэх хэрэгтэй байсан боловч тариачин сайн морой зарах тундургүй. Тэгээд ганц нэгийг арай-чарай салгаж авна. Машин тэрэг олширч байсан мөртөө тэрэгний морь улам үнд орж байсан цаг юм. Билийн мэдхээс л үнэн дандаа нэмэгдсээр байгаа билээ. Газар хөдлөлтийн дараа үнэн сугалснаас хойш буурхаа бүр болсон байж. Мортимер авга. Бэл та чинь ногооны газар ажиллахаасаа илүү морины намаа хийж их орлого олдог хүн шивдэ, тийм үү? Миний бодоход та нуг хатаах, газар хагалах юм уу? Ер нь газартаа ноцолдох хэрэггүй юм байна. Мориныхоо намайг хийдгээрэн хий, толгоогоо сайн ажилуул. Харин Саксоны ногооны газрын ажилчны хөлсийг орлогоосоо төлөн шүү. Энэ бол их хэмжээний хөөх капитал оруулах ашигтай зүйл. Та зөв ярьж байна. Хүн өөрөө баячих гэж л бусдыг хөлсөлдөг. Харин Саксон ганц ажилчинтай 5 га газрыг яаж дийлэх вэ? Би ойлгохгүй байна. Та хоёр хоёулахна 2 га газрыг ч боловсруулж дийлэхгүй гэж Хейлгой хэлсэн шүү гэж Бийл хэлэхэд Мортимер авга. Саксон чи ажиллах хэрэггүй. Та намайг сан хосоод ажил хийж байхыг харсан уу? Саксон ажлыг удирдна. Үүнийг одоо л ойлгох хэрэгтэй. Тархиа ажилуулж мэддэггүй хүмүүс өдөрт бүтэн хагас доллар олдог юм. Саксон бүтэн хагас доллар оллоо гэхэд ямар хэрэг байна? Гэж байгаач. Би өнөөдөр Хейлгойтай зөндөө их ярилцлаа. Энэ хүндэт газар тариалангийн ажилд таарах сайн хүн олдохгүй гэж байна. Тийм шүү. Сайн ажилчид бүгд л хот руу яваад муу үлддэг юм. Сайн ажилчин үлдлээч гэсэн зарц болохгүй гэж Бийл хэлв. Яг үнэн. Тэгэхэр хүүхдүүд минь гэж бай. Би ийм байдгийг мэдээд Хейлгойтай ярилцлаа л да. Та хоёрт туслая гэж байна. Шоронгийн даргаыг ч таньдгийн байна. Ямар журмаар хийдгийг ч мэддэгэн байна. Нэг үгээр хэлбэл танах Сен-Квентиний шоронгоос 2 хүнийг даалтаар авах хэрэгтэй юм. Намхан Томота ногооны ажил мэддэг 2 хүн ирүүлнэ. Танд хятад Итали хүн зөндөө олон бэ. Тэдэн шиг сайн ногоочд дэлхийд байхгүй. Тэгэхээр танах нэг сумаар 2 туула авлаа л гэсэн үг болно. Нэгд хөөр хитэр хоригдлуудад тус болно. 2-т танах 2 сайн гэгчийн ажилчинтай болно. Саксонд баахан эвгүй санагдан тэнэгэлзэн гайхаж байтал Бийл Мортимер авган энэ саналыг нухацтай бодож байв. Хейлгойн ажилчин Джоныг та хоёр танин мэдтэй их аятайхан хүн байгаа биз? Танилгүй яах вэ? Би бүр өнөөдөр ийм хүн алддаг болоосаа гэж бодож байсан байхгүй юу? Хичнээн номхон, хичнээн үнэнч хүн. Хейл авга надад их магтаж байна билээ гэж Саксон халаглан ярив. Харин нэг л юм хэлсэнгүй өнгөрчдөө гэд Мортимер авга жумалдсан. Джон чинь даалтын хүн шүү дээ. 28 жилийн өмнө нэг хүнтэй 65 центийн мөр дээрээс муудалцаад ууран даалчихсан байж. Хейлийн дээрээ 3 жил болж байгаа юм. Манад байдаг Франц Луиг санаж байна уу? Би бас шоронгоос авсан хүн шүү. Ингэхээр яриа алга. Танах ажилчтай ирэхээр зохих ёсныг нь хөлсийг төлнө. Харин нэг бол хятад, нэг бол Итали ч юм уу, нэг л үндэсний хүн авах хэрэгтэй. Эрэхтэн зэрэг Хейлгойн удирдлагаар Джон ч тусландаа өөрсдөр нь жижигхэн бариулчих. Хаана бариулахыг хэдүүл ярилцаж байгаа шийдээ. Ажил өрнөдөрхийн цагт танад хүн хүч илүүж хэрэгтэй болно. Тэр үед Бийл та энэ хаваасаа таарах аятайхан хүн олох хэрэгтэй гэлээ. Маргааш оройн Бийл гэртээ ирсэнгүй. Харин 9 цагт Глен Эйлэнээс морьтой жаал цахилгаан авчирсныг үзвэл Бийл Оклендд адуу олж явуулах гэж нуурын хошинд ирээд байна гэсэн байв. Бийл 3 дахь хоногийн орой шөнө болж байхад туйлын их ядарсан боловч сэтгэл санааны хувьд ихээхэн баяртай хурж ирэв. Та чинь хэд хоног юу хийвдэ гэж Мортимер авгааг асуухад Бийл тайвнаар толгоогоор ажиллаа. Нэг сумаар 2 туулаа ташрам авахыг хичээлээ. Тэгээд 2 биш бүр сүргээр нь авалсан. Нээр та итгэж болно.
Лондейлд байхдаа дуулсан юм. Калистогт очиж тэндээс хөлсний тэргээр Санта Элен орохын өмнө Хаазл хаати хоёр танд л гэж хэлэхэд арай л хашраач гаагүй. Мөн чих тавхиулсан да. Тэгж явсны хам мөлдөс хөрч очоод уулыныг тээвэрчнээс тэрэгний 8 сайхан ахтыг авлаа шүү. Бүгд цэл залуу, чадалтай, хамгийн жижигэн л гэхэд 1500 футээс доошгүй татаж байна. Өчигдөр орой Калистогоос явуулчихсан. Бас өөр бүтээсэн ажил биш үү? Анхны өдөр Лондейлд байхдаа нэг залуутай танилцлаа. Чулууны уурхаагаас зам засварын газар чулуу буулгах гэрээ байгуулсан хүн юм байж. Морь худалддаг хүн биш, харин өөрөө авах санаатай, тэрэгний морьд ёстой хэрэгтэй төрж болов хөлсөж авмаар байна гин. Чи тэгээд худалдаж авсан морьдоо өгчихсөнгүй юу? Харин тийм ээ, тийм ухаан надад орсонгүй. Тэр 8 морийг Оклендийн мөнгөөр авсан болохоор тийш нь явуулчихгүй юу? Тэгтээ тэр залуу бид хоёр хожимын ажлын талаар ярилцаж тохироод өдөрт 6 морь тус бүр хагас долларын үнээр хөлсөлнө гэсэн. Тэгээд Оклендийн өвгөндөө захиа явуулж туруунд болохоо байсан морьдноос Бэдистрозерст үзүүлж байгаад нааш нь 6-г явуул. Үнийг миний авах мөнгнөөс суудгаарай гэсэн. Бэд надад ямар морь хэрэгтэйг андахгүй. Морьдыг ирмэгц тахыг авч хаяад 2-7 хоног сул бэлчээрт байлгаад Лондейл руу явуулчихна. Ажилд дажгүй болно. Өртөөрөө чулуу зөөхөд уулын руу зөөлөн шороон замаар явах юм чинь эвтэйхэн. Нэг морьноос би өдөрт хагас доллар буюу 7 хоногт 3 долларын ашиг олно. Тэжээх таглах хэрэг гарахгүй, харин их л гамтай идэх хэрэгтэй юм. Өдөрт 3 доллар гэдэг чинь их мөнгө шүү. Бүтэн сайн өдрийн ажил хийхгүйгээр бодох юм бол Саксон 2 ажилчин хөлсөлж авахд энэ хэрэг мөнгө бартам хөрөлдсөн. Саран хөндөө маань ийм л газар байх нь. Иймэрхүү байдалтай байх юм бол бид хоёр мөдхөн очир алмас зөөхнө. Лот хэрэг шүү. Хотод 1000 жил суулаач гэсэн ийм хад таарахгүй гэд суудлаасаа босч Хаазл хаати хоёрынхаа хоол ундыг нөгөөд шөнийхэн 5 дохыг нь бэлдээд ирээ. Тэгээд гурвал хоол ундаан идэж уй. Нөгөө хоёр нь бие биеэ баяртай харцаар харж яриад илгэхийг завдаж атал би л буцаж ирээд үүдээр шагааж та хоёр миний ярьсныг ойлгоогүй байж магадгүй юм. Бэ энэ хэд морьныхон хүчээр өдөрт 3 доллар олно гэсэн үг. Гэвч энэ 6 гүү бол минийх. Миний өмч гэдэг л хамгийн гол нь. Минийх, тийм ээ, минийх гэв. Хөөхтөд минь би та хоёр дээр дараа дахиж ирнэ гэж Мортимер авгаа явахдаа хэлв. Тэр ивэл Мортимер аваа тэднийхээр дахин хэд хэдэн удаа ирж зах зээлийн өдөр тутмын хэрэгцээнд зориулж ямар юм тарих, хаврын цагт идшний ногоо улам их хэрэгтэй болох үеэр ямар ногоо ургуулчихсан байвал зохих, бас тарж ургуулсан бүхнийг худалдан авцгаах, боловч хэрэгцээ бүрэн хангагддаггүй зуны эд улирлын үед ямар ногоо тарихыг Саксонд ярьж өгөв. Ажлын зав чөлөөнд Гленэйленээс 2 гүүгээрээ шивгцэн. Тентхийн мал аж ахуйнгууд ийм цэвэрлэгээ хийхийг мэддэггүй байж. Бас авхаан заасан үнээр худалдан авч байсан Эрдэс бордог өртөөн дээрээ байнга зөөх хэрэгтэй байлаа. Даалтаар авч ажилласан 2 хоригдол нь хятад хүмүүс байв. Шоронд олон жил ажил хийж өдөлсөн улс боловч өдөрт тэдний хийж буй ажлын цар хэмжээг үзээд Мортимер авгаа чамлсангүй. Гов Юмон 20 жилийн өмнө Мэйло парк дахь томхон аж ахуйн газрын нэгэнд ахлах ногоочин байжээ. Редвуд Сити гэдэг хятад хороололд буу хэмээх мөрийтэй тоглоомын мөр дээрээс гарсан зодооноос болж сүйрсэн хүн юмсанч. Түүний найз Чанчин нэжгэр үйл явдал ихтэй тэр жилүүдэд Сан Францискод бас байсан Тонг хэмээх хятадуудын нууц бүлгэмүүдийн дотор хор шар ихтэй гэж нэрд гаргастын нэг бөлгөө. Гэтэл шоронгийн хатуу дэглэмд 25 жилийн турш ногооны газар ажилласан болохоор юмлвал дүрлцдэг омогд барагдаад хутгаар гул барьдаг байсан гар нь анцсанд дасжээ. Саксоны тэр хоёр туслагчийг Гленэйленд үнцэнтэй ачааны журмаар ирүүлж орон нутгийн цагдаагийн даргад бичиг дансан дээр нь хүлээлгэн өгсөн авсан гэсэн гарын үсэг зуралдсан байх бөгөөд цагдаагийн дарга тэр хоёрын ажил зам байдлын талаар шоронгийн захиргаанд илтгэж байх үүрэгтэй ажээ. Саксонч өөрсгөө тэр хоёрын талаар сар бүр мэдээлэх үүрэг хүлээв. Багал зуурыг минь огтолцохж магадгүй гэж Саксон анх их л айж байсан боловч төдхөн тэгж имэхэн болжээ. Төрийн хүчит нудрах тэр хоёрыг хидийдэж шавхуурдан оруулахад бэлэн байхаж ганц балгадарс залглаа гэхэд цаазын ширүүн гар тэднийг дорн шүүрэн барьж харанхуй гяндангийн мохорт хаяна. Тэд ийш тийш явахч ирэхгүй байв. Гов өвгөн
Ямар нэгэн бичигсэлтийн зүйлд гарын үсэг зурулах хэрэгээр Сан Франциско дахь хятад элчиндээ очих гэгт нь эхлээд Сан Квентин дахь шоронгийн удирдах газраас зөвшөөрөл авахгүй бол тийш явж болохгүй байх жишээ нь. Гэвч хамгийн гол нь тэр хоёр хятад туйлын номхон сайн улс байлаа. Саксон хоёр танхаа хоригдолтой яадаг вүлээ гэж санаа зовж байсан боловч ирснээс нь хойш тэдэнтэй цуг ажиллах хичнээн урамтай болох нь мэдэгджээ. Ийм тийм юм хийх хэрэгтэй гэж хэлчихэд л хэрхэн хийхийг өөрснөө үзүүлээд өгдөг байж. Тэр хоёроос Саксон хүнсний ногоо тарих бүхий л арга барил ур чадварыг сурч хэрэг орон нутгийн өөр нэг хоёр хүн хөлсөлж авсан бол ийм ажлыг яагаад ч би хийж чадахгүй юм байна гэж төдгөн ойлгожээ. Бас тэр хоёроор ажил хийхин тулд ганцаараа барахгүй тул Саксон сайтар бодохгүй гэр орны ажлыг ногооны ажилтай зэрэг хийх боломжгүйг ойлгож Юкаяд айл хөрш байсан нэг ажилсаг шалмаг бэлэвсэн авгаадаа загтал бичгэд цаатах нь уухаантас зөвшөөрчээ. Паул авгаа 40 настай намхан 80-90 хил татах тарган затгалан хүн боловч эцэж ядрахыг мэдэхгүй хинээс ч яахгүй биелийн бодлоор нөгөө хоёр хятадыг дургүй хөрвөл өрөөсөн гараараа л дөнгөж хүн бололтой. Паул авгаа 15-6 настай хөдөө газар өсч торинсон хүүгийн хамт ирсэн бөгөөд тэр нь адуу маллахын сацуу Хейл ноёнээс сорих хатуу шалгалтыг эсэмэнд давсан Жерси ухсааны сайхан үнэг сан. Паул авгаа гар зуурын бүхий л ажлыг сайхан гялзуулж байв. Саксон өөрийнхөө оёсон дотор хувцаал өөрөө угаач цэвэрлдэг байлаа. Би иймэрхүү хаарсаар юм угаач цэвэрлэж байж чадахгүй юм бол юу хийх вэ? Тэр саквай моднуудын яралд миний авсны нөхийг ухаарай. Ингээд нарт ертөнцид амьд явах ажлаа дууслаа гэж биэлд тоглож хэлдэг байв. Мадренад суух болсон анхны өдрүүдэд Мортимер авгаа 2 дахь удаага ирэх үеэр Бэл ус дамжуулах нэлээд хэдэн хоолой авчирч булгийн урсгалд байгуулсан хуучин хөнөг савыг ашиглан суудаг байшин жүчээ шууныхаа байранд ус татжээ. Ингээд миний толгой гайгүй ажилдаг юм шиг байна. Хөндийн цаадах нэг айлын эмэгтэй гэрээсээ 200 орчим тал алхмын зайтай булгаас ус зөөж байхыг хараад өдөрт 3 удаа угаалга хийх үеэр бүрч олон удаа ус зөөх болно. Тэгэхээр энэ авгаа жилд хичнээн алхах нэ гэж бодоод үзэхэд 122 байр болж байна. 122 байр. Танах энд удсан айлуу гэхэд 31 жил болсон гэсэн шүү. Тэгэхээр бүгд 3000. Энэ бол 200-гаатхан тал алхам газар ус дамжуулах ямар нэгэн мууч гэсэн хоолой байгаагүйгээс л энэ шүү дээ. Даанч утгагүй яа гэж би хэлээ. Цааш нь бас их юм бэ. Давын өмнө би усанд орох онгоц торхтой болж авъя. Гэрвшөөгөл санамаа мөрөнд цодгадаг яг тэр газрын жижигхэн зүлгээг санаж байна Саксон. Ганц гаагаас чихгүй газар л да. Одоо тэр газар минийх шүү мэдвэ? Бидгээ дээгүүр нь явж өвсөйн гიშгчээрээ. Миний өвс шүү. Тэнд би ус шахах хөөрг байрлуулна. Нэг хуучин тийм юм байна лээ. Надад $10 өгнө гэсэн. Тэгээд л дуртай цагта хичнээн ч ус татан шүү дээ. Царгас тарин гай ахмар сайхан урганда. Надад чөдриймэр хэрэг болно. Түүндээ тэжээл бодох хэрэгтэй. Хаазал хаатын хоёроор чиний хийлгэх ажил учиргүй их болохоор надад тэр хоёр чинь хүртэхгүй. Эдэшнийхээ ногоог ийш тийш зөөх цагт би барааг энч олж харахгүй бах. Тарих царгас маань бас нэг морь тэжээхэд хүрнэ гэж бодож байна шүү гэж ярьлаа. Гэвч бэл царгас тарина гэхээсээ арга буюу илүү чухал юм хөөцөлдөх хэрэгтэй болов. Юу вэ гэвэл санаамын хөндөд ирэхдээ дөрвчөндөө байсан хэдэн зуун $100 бас энэ дээрээ олсон мөнгө хоолунд орон гэрд огчуулах мэт зүйлд зарж Лондейлд морь худалдааланд 7 хоногт авдаг $18 ажилчдын цалин хөлсөнд өгсөн учраас унааны морь худалдаж авах мөнгөгүй болсон байлаа. Гэвч би л арга ухаан зарж самбаачлан аливаа саад бэрхшээлийг даваад харин ч нэг сумаар 2 туулаа таширлуулна гэгч болжээ. Юу вэ гэвэл бусдын үрээ даг сургаж ойр хамын газар орноор явах ажлаа бүтээж байлаа. Ийхүү ажил нь бүтэмжтэй байсан боловч Сан Франциско хотын шин захиргаа аривлан хэмнэх бодлого явуулна гэд хотын гудамжийг засаж цардах ажлыг зогсоосон учраас Сан Францискод зам дэвсгэрлэх чулуу бэлтгэж байсан Лондейлийн чулууны уурхайг хаахад хүрчээ. Ингээд биелийн 6 мөр буцаж ирсэн тул тэдгэрийг тэжээх хэрэгтэй болов. Одоо Паул авгаа Гоу юм уу Чанчи хоёр хятад ажилчны хөлсийг яаж төлөх ухаанаа биел олохгүй байв. Тэгээд Саксон бид хэрээсээ баахан хитэрч байна шүү гэж үннээ хэлж байсан боловч орой эрэхтэй хэл баяртай байсан ба Саксон ч өөрөөс нь дутхгүй баяртай харагдав.
Би жүчээнд эмнэг үрээнийхээ эмээлийг авч байхад нь Саксон очив. Би нөгөө гуравтайгаа ярилцаа тохирчихсан. Гуруула манай байдлыг сайн мэдж байгаа болохоор хөлсөө авна гэж яарахгүй дуртай хүлээн гэсэн. Ирэх 7 хоногоос манайхч эдэчнийхээ ногоог 2 гүүгээрээ зөөж эхэлнэ. Зочид буудал бүхнээс мөнгө ирэх болно. Миний дэвтэрт одоо л зарлагаас гадна орлого бичигдэх болно. Үгүй бас итгэмээргүй юм а би хэлмэн. Манай энэ гоо юм уу банкнд мөнгөтэй юм гин. Ярилцаж тохиролцсныхоо дараа нилээд эргүүлж тойруулж бодсон бололтой над дээр ирж надаас $400 зээлдэж болно шүү гэх юм. Яах вэ? Чи юу гэж бодож байна? Бэж хятад хүнээс мөнгө зээлдэхгүй гэж өнгөрөх хүн биш л дээ. Хятад хүн цагаан арстантай адил гэж би үздэг. Харин тэр хүний мөнгө бүрчих хэрэг болж мэдэх байх шүү. Өнөө өглөөнөөс хойш би хилэн дээрээ юм тавилгүй мөнчих юм хийлээ дээ. Тархи ачлуулав гэж Саксоныг инээж хэлэхэд би л бас цаваалгаар инээж тэгэлгүй яах вэ? Баахан мөнгө эргэлдүүллээ шүү дээ. Чи мөнгөгүй байж юугаа эргэлдүүлэх юм? Энэ хөндийн улс бүгд надад итгэж зээлгч байна. Авсан мөнгөө бүгд инүрчихсэн. Юунд үрснийг ин чи таал да. Чөтрийн морин дөө. Би л тачхантал инээхэд өрөө нүргэж огол харав. Арай л биштэй алив оролдоод бай гэж би л хэлв. Унааны 2 мөр аваа юу? За чи ерөөсө таахгүй юм байна. Би өөрөө тайлж өгье дөө. Тиркрофтыг таних билүү? Том чингэлэг тэргийн $60 бас Кейнмуудын дарахнаас хуучвдар боловч танагтаа нэг тэргийн $45 авсан. Пингээс гоё гихчийн нэг чингэлгийг $65 авлаа. Уг нь $50 ч өгөх байсан байх. Гэвч би нэг их царай алдаж гуйгаагүй. Авмаар санагдаад ир болсонгүй. Мөнгөний яах юм? Чамд $100 л байгаа биз дээ гэж Саксон санаа зовсон байдалтай асуув. Зээл авлаа гэсэн шүү дээ. Нэгэнтэл зээлдэх мөнгө байгаагаас хойш би тэр мөнгө авах гэсэн юмдаа зарна. Бэлнэр ганц ч мөнгө төлөөгүй. Харин 2 урт ташуурын үнийг л төлж авсан. Чулууны уурхаагаас чулуу зөөж байсан нэг залуугаас жаахан хуучин боловч 3 бүрэн хос мөрний хэрэгслэл хос нэг бүрийг нь $20 бодож авсан. Одоо тийм юм дахиад хэрэггүй. Мөн тэр залуугаасаа 4 морин тэрэг 4 хударгыг өдөрт морь бүрт нь $100, мөн тэрэг нэг бүрт нь $100 төлөх юм. Өөрийнхөө моринд зориулж 3 иж бүрэн тоног хэрэгслэл авсан байхгүй юу? Тэгээд бас за байз. Тийм. Глен Айлэнд 2 жүжиг авалцах болж нийтдээ 14 морь тэжээж тахлах гэгчлэн зөндөө их ажил гарах байна. Кейнуудын дэлгүүрээс нэг вагон хэвэг 15 тонн өвс захиалсан. Тийм. Бас нэг мартах шахлаа. Өдөрт $2 хөлс өгөхөөр 7 хүн авах болсон. Мөн чи хэм хийсэн байгаа үсттэй. Харин чи яаж байна? Саксон түүнийг зөөлөн чимгснээ тайвнаар чи димэрч хэвхүүл юм байна гэд судсын барьж тухын дарж үзснэ. Халуун ч огталга алив амьсгаага үгүй харигч угаагүй байна. За тэгэд цааш нь ярил та гэв. Чамламар байна гэж юу? Чамламар цааш нь сонсмоор байна. Бүгдийг мэдэж авмаар байна. За яах вэ? Би дуртай ярьж өгье. Харин намайг Оклендийнхон хуучин эзнээс ухаанаар дор гэж битгий бодоорой. Хүн асуувал миний нөхөр үйлдвэр худалдааны ажилсаг хүн гээд шууд л хэлж байгаарай. За одоо чи хаан гэж бай. Би бүгдийг нэгд нэгэнгүй ярьж өгье. Гагцхөө Глен Айлэнийхэн яагаад надаас өмнө нэгэн чи тийм юм хийгээгүй юм бол энэ л ойлгохдохгүй байна. Зүгээр л анхааралгүй хайхрамжгүй хандсан байх та. Жинхэнэ хот газар бол ийм юмэг алднаа номд хазгай. За тэгэхээр ингэх болоод байгаа юм. Дотор хананд зориулж галд онцгой дэсвэртэй тоосгоны шинэхэн том гэгчийн үйлдвэр байгуулад байгааг чи харсан байх. Нөгөө 6 морой хүрээд ирэхээр ажил хийлгэх юм олох байтугай юугаар тэжээх вүлээ. Хүн амьтнаас гуйлг гоохот хүрхнэ гэсэн бодолд автаад байла. Ямар ч болтугай аргалах хэрэгтэй болно үсттэй. Тэгээд гинэт тэр тоосгоны үйлдвэр санаанд орлоо. Тэнд очиод лабораторид нь ажилладаг нэг хими мэрэгжилтэн Япон хүнтэй уулзаж ярилцлаа. Үйлдвэр нь яг бэлэн болчихж, ахлах, даргалах хүмүүс нь бэлэн эхлэх дээрээ болчиход байгаа юм байна. Юуг нь яаж хийх ёстой юм бэ гэдгийг би бүр сайн харж авлаа да. Дараа нь шавар авдаг уурхайг нь очиж үзлээ. 3 толгойн тэндэх 140 орчим га газраас сэвсгэр цагаан шохон шороо
авцгаадаг юм байна. Уурхай үйлдвэр хүртлээ нэг бээр зайтай. Зам нь уруу болохоор хосмор ачаандаа зовхгүй, харин хоосон тэргээ чирээд өгсөхөд амаргүй байх үедээ. Би бүгдийг нь ажиглаж үзээд морио уучхад тооцоо хийлээ. Өглөөний галт тэргээр үйлдвэрийн захиргааны гишүүд хүрэлцэн ирнэ гэж нөгөө Япон профессор надад мэдгдлээ. Би хэнд ч ганц зүг зохиолохгүй байж байгаад тэднийг өөрийн биеэр ухтах комисс шиг бай гэж шийдээд галт тэрэг хурч хэрмэгц тэдэнтэй уулзаж хотынхны өмнөөс баяр хүргэлээ. Тэдэнтэй мэдлэхээр гарсар байхад тэд бас хэний гар гэж бодсон гэж санана. Оклендд 3 дугаар зэргийн погсчин байсан залуу Том Билл Робертсын гар гэж мэдлээ. Тийм нэрээр Погсын дивжин дээр гардаг байсан хүн маань одоо битгээд оглоорой. Эрхэмсэг Уильям Робертс болж шүү дээ. Тэднийг би ингэж ухтаад хамтдаа үйлдвэр дээр нь очлоо. Хоорондоо ярилцахын сонсвол ажил нь урагш муутай байгаа юм байж. Тэгээд аятаа завшаан гармагц би тэдэнд саналаа хэллээ дээ. Шавар шороо ачих ажила гэрээлчгсэн байвал яанда гэж бодхоос л голоор хүү төргөх шиг болж байлаа. Гэтэл миний тавих болцлыг асуухаар нь гэрээ хийгээгүй байгааг нь ойлголоо. Би орох цохих төсвийн цээжэр мэдэж байсан болохоор бүгдийг дор нь хилээ тавьчихлаа. Тэдний гол хүн нь хэлсэн бүх тоог тэмдэглэхийн дэвтэрд бичиж авснаа. Бид энэ ажлыг шууд л өргөн далайцтай гүйцэтгэх шаардлагатай гэд намайг нэг сүрхий ширдснэ. Робертсгаа та бидэнд ямар тээврээр үйлчлэх гэж байна? Одоохондоо бол хаазал хаати хоёр гүнээс өөр юм байхгүй байгаа. Тэр хоёр маань ч нас гүйцээгүй болохоор тийм их ачааг барахгүй л дээ гэж би бодоод би шууд 14 морь 7 тэрэг гаргаж чадах байна. Илүү хэрэгтэйгөө л нэмчиж болох байна гэлээ. Тэд Робертсгаа бид 4 цагийн дараах хариу хэлье дээ гэлээ. Тэгэлгүй яах вэ? Би урдчлаад баг зэрэг тайлбар хэлэх ёстой. Нэгдүгээрт гэрээг 2 жилийн хугацаагаар хиймээр байна. Бас төсөн маань нэг болцлыг анхаарахгүй бол боломжгүй санагдана гэж Бурхан миний хэл ихэмсгээр хэлээ тавьчихлаа. Тэд ямар болцол тавих гэж байна гэлээ. Замын талаар бид нэгэнт энэ газар дээр нь байгаа болохоор би танд бүгдийг үзүүлье гэж хэлмэгцээ. Үгээ шууд ажил болгож түүнд бүгдийг үзүүлж ачаа зөөх замын өгсөх уруудах байдлыг харгалзан үзвэл уг ажлыг тэдний төлөвлөсөн анхны төлөвлөгөө нь надад ашиггүй болохыг тайлбарлаад. Та нар энэ толгойг тойруулсан зам тавьж 5-10 м өндөр бункер 70-80 алхам урт гүүр тавих хэрэгтэй байна гэд хэлээ тавьчихсан чинь Саксом нь миний хэлсэн үг тэдэнд учиртай санагдсан шүү. Үний юм хэлсэн болохоор л тэр байх л да. Тэд тоосгоны төлөө санаа тавьж байхад би мордо бодолгүй яах вэ? Тэд миний саналыг хагас цаг хэртэ зөвлөлдөв. Би ч чамайг анх юу гих болоо гэж сэтгэл зовж байсан шигээ дотроо ихэд өгсчил байла. Төсвөө дотроо дахин бодож хэрвээ шаардвал хэдий чинээ бууруулж болох билээ гэж тооцож байла. Би тэдэнд хот газрын үн хөлс хэлсэн болохоор жаахан хасна гэвэл бас л болох л байла. Тэд эргэж ирээд дарга нь хөдөө тосгонд хямд байх ёстой гэхэд нь би огт тийм биш. Эндхийн газар бол усан үзмих мордо тэжээгтэж хүрдгүү учраас Санхаукны хөндөгөөс өвс авчрахаас өөр замгүй болдог. Сан Францискод бол өвс буулгаж авахдаж хямд. Гэтэл энд би өвсөө өөрөө очиж авах хэрэгтэй болж байна гэж хэллээ. Ингэж хэлсэн маань ч тэдэнд нөлөөллөө. Аргагүй л дээ. Би тэдэнд үннийг хэлсэн юм чинь. Тэд ч ойлгож байна. Харин нэг л эгзэгтэй асуудал байсан юм. Хэрв тэд тэрэгчин дөхөхөөс морь таглах үнийг асууж шалгаасан бол би бууруулахаас аргагүй л болох байлаа. Хөдөө газар тээвэрчдийн эвлэлж байхгүй, төмрийн дархжуулын эвлэлж байхгүй. Бас орон сууцны хөлс хотынхоос бага байдгийг чи мэдэн шүү дээ. Өнөөдөр би нэг шуудангийн цаахан байдаг дархантай ярилцаж тохирсон. Миний мордыг бүхэлд нь тах тус бүрийг 25% хөнгөлөлттэй тахалж өгье гэсэн шүү. Үнэхээр хацтай. Харин энэ тухай ганц ч хүнд үг дуугарах хэрэггүй. Тэд тосгоныхоо тухай дэндүү их бодолд дарагдчихад иймэрхүү юм сонирхох сөхөөгүй байж болох юм да. Гэдвэл самцныхаа ингэрийн халааснаас тамхтай бичиг гарган саксонд өгөв. Болцол үндсэн бүгдийг заасан гэрээ энэ байна. Би Хейл ноёнтой уулзаад болцлоо үзүүлсэн чинь бүгд зохих ёсороо байна гэсэн. Тэгэхээр нь би бушуухан шиг хотоор харайлгаж
Кенвуд Лондейлаар орж уулзах ёстой хүн болгонтойгоо уулзаж ярилцлаа. Чулуу олзурлах газрын ажил энэ баасан гарагт дуусна. Ирэх 7 хоногийн 5 гарагаас эхлэн бүх мордороо барилгын мод, пишингийн тоосго, ёр хэрэг болох бүхнийг зөөх болно. Бүх юм бэлэн зэлэн болоод шавар зөөхийн цагт би жин там болчиход байна да. Бас нэг гол чухал юмыг чамдаа хэлээгүй юм байна шүү. Кенвудээс Лондейл орох замдаа жаахан саад хооронд би төсвөө дахин хянаж үзлээ. Тэгээд яасан гэж бодно? Яасныг нь чи яагаад ч таахгүй дээ. Би тоогоо нэмж бодохдоо алдаж 10-ыг илүү нэмчихэд тэднээс 10% илүү үнэнэгчээ. Ингэж бас мөнгө олдог байна шүү. Одоо чиний ногооны ажилд бас хүн хэрэгтэй бол хэлээд л орхиорой. Харин би ойрын хэдэн сарда ариулан хэмнэх хэрэгтэй байна. Одоо чи минь санаа зовох юмгүй яваад Гоу юмгээс $400 зээлээд ир. 8% хөө өгнө, мөнгийг чинь хамгийн цаандаа л гэхэд 3-4 сарын дараа өгнө гэж хэлээрэй. Бэл саксоныг тэрхэ болохт нь үрээгээ номхрох гэж сул хөтлөн явж байсан тул өөрөө гинэт зог тусан зогсоход номхон дагаж явсан үрээ нурууг нь хамраараа мөргөөд цочин зогсчиход дахин түүнийг зүгшрэх хэрэг гарав. Бэлийн толгойд ямар нэгэн шин санаа орж ирээд инглээ гэдгийг саксон тааварлжээ. Бэл, чи ер нь банкны тооцоо, чек энэ төрлийн талаар юм мэдхүү гэж Бэл асуулаа. 6 дугаар сарын нартай сайхан нэг өглөө Бэл дөнгөж саяхан авсан унааны морь маань хэр зэрэг явдалтайг нь унаж үзээч. Морь унахад өмсдөх хувцас өмсөөч гэхэд эхнэр нь 2 дахь ээлжийн тээврээр ногоогоо явуулах гэсээр байтал 10 цагаас нааш надад зав гарахгүй те гэв. Ажлын цар хүрээ түрэг нэмэгдэж байсан боловч саксон ажил зохион байгуулахдаа чадамгай авиаста болох нь төдхөн мэдэгдэж өөрт нь чөлөө цаг их гарч байв. Хейл авгаанхаар цөөн биш удаа очиж байсны дээр одоо нэгэнт Клара Хестингс буцаж ирсэн болохоор түүнтэй байнга уулзах нь саксонд онцгой сайхан санагдана. Ер нь гэртээ эв найрамдалтай тийм сайхан амьдран суух нь саксонд бие сэтгэлийн жаргал болж өнгөж явхаа орж ном их унших болсон төдийгүй уянснаа ухаан сэтгэхийг оролдож бас юм нэхэх бичиг данс хөтлөх болон нөхрийнхөө ийш тийш явхад хань бараа болох бололцооч гарч байлаа. Бэл эхнэрээсээ ч илүү их ажилтай ямагт ийш тийш явах шаардлагатай байсан хэдий боловч жүчээгээ хямгадах эхнэрийнхээ адууг маллахад туслах зав гаргав. Бэл бас аж ахуйн жинхэнэ чадамгай эзэмшигч хүний чанарыг харуулж чадаж байлаа. Гэвч Мортимер авган гэр ханууд түүний бичиг дансыг үзээд зарлагын дансанд нь зарим нэг өөсөв бүг илрүүлжээ. Түүнээс хойш Бэл эхнэрийнхээ тусалцаатаагаар бүртгэл тооцоогоо илүү нямбай хөтөлж, хоёул оройн хоолныхоо дараа данс бүртгэлээ тогтмол янзалдаг болжээ. Ингэснийхээ дараа Бэл тооцооны үйлдвэртэй гэрээ байгуулсны дараахан өөрөө авна гэсээр байж худалдан авсан том сандал дээрээ суухад саксон өвөр дээр нь суугаад юкулеле хөгжмөө аяархан дарна. Заримдаа хоёул ажил төрлөхийн талаар түүнчлэн хойштойхон ажлын талаар их л удаан хэлэлцэж ярина. Заримдаа Бэл гинэт саксон минь би улс төрийн бодлогод оролцохоор хатуу шийдсэн шүү дээ. Оролцох нь зүйтэй юм. Яа харахгүй зүйтэй. Ирэх хавар миний 10 морь зам тавих ажил хийж бүх тойргоос надад мөнгө оруулах гэдээр хөрвөл би Оклендод буцаж очиод хуучин эзнээ намайг ажилд аваач гэж царайчлах болно гэх мэтээр ярина. Чингэгтэн саксон иймэрхүү сонинд дуулгана. Калиенте Элдричийн хооронд 1-р зэргийн зочид буудал нээгдэх гин. Ууланд амралт сувилгааны том газар байгуулах юм байхаа гэх юм уу айл эсвэл чи чинь жалга руугаа ус татсан байна. Одоо тэрнийг надад өгчих. Ногооны газар болгоё. Чамаас түрээсээр авъя. Хичнээн сармаг ургуулж авч болохоо бодоодох. Захын үнээр өгнө шүү. Харин тарсныхаа зардлыг хасна. За яах вэ? Чи аав. Надад тиймэрхүү аар сарх юмар оролдох зав даанч алга. Бэлийн ингэж хэлсэн нь илт худал байлаа. Манер хэдий завандаа бүүмэд нэг мэдхнээ далан барьж ус татчихсан байна. Өргөн удам газартай болгосон гэж Бэлийн мөрөөдөх нь одоо бүр хизээнээсээ хүчтэй болсныг мэдэх саксон түүний сэтгэлийг засаж ингэх чинь зүйтэй юм. Гэхдээ ганц муу гаа газар царайчлахын хэрэг юу вэ? 140 гаа газар бол огт өмнөх хэрэг. Өвгөн шияманыг өд болсон цагт тийм газрыг чи бид хоёр заашгүй худалдаж авна. Тэр газар чинь Мадреногийн харьяа урдныг аж ахуйл байсан гэх чинь билээ.
гэлээ. Ямар хүний үхэл хүлээж байгаа биш. Гэхдээ дэмий муудаж байгаа газар да. Өвгөн тэр газрыг үйлдвэр муутай малаараа баллаж байгаа юм. Би тэр газрыг сөмөр нь чандахгүй. Өвсд хөндийн дөч хөрөхгүйга гэтэл хөндийг бүхэлд нь услыг гэсэн ч уулын ус хүрэн шүү дээ. Малын тижэл хичнээн нэгж тариалж болох байна. Дов толгод жижигхэн төгөл гууж ялга дор хаяж 50 га газар нь манай сайн үлдрийн гүнд хичнээн сайхан бэлчээр болно гэж. Бас 50 га нь ой модтой хичнээн сайхан газар билээ. Тэнд ан амтэн ч бий. Хуучин шавар зүвчэнч гэсэн тордож орхивол тэнгэрийн муухад хэдэн малан хийчгээд байхад аштай юу? Гэтэл би пингийн цаадах нэг муу газрыг адууныхаа бэлчээр түрээсэлж авахаас өөр арга алга. Харин тэр 140 га газар манайх байсан бол тэндээ бэлчээрлэн шүү дээ. Шеван түрээсэлж авъя гэвэл өх болов уу, үгүй болов уу гэж ярина. Зарим орой би л уран муутайхын юм ч ярина. Саксомын маргаш беталом орхос биш. Аткинсоны аж ахуйд дуудлагын худалдаатайг нь овоо юм олдчих юм магад. Март чинь бас л цөөдөд байна уу? 2 морь тэргээрээ арх биевний үйлдвэрийн мод материал зөөх болсныг чи мэдэж байгаа биз дээ. Барны маань хөрөмснө гэмтсэн. Эдэгтэл нь эдлэж болохгүй. Удахч байх. Брижет бүрч хэрэггүй болсон. Би сайн мэдэж байна. Хэчнээн чимчлэв дээ. Малын эмч сүулдэ бүр ухаанаа олохоо болсон. Ер нь бусад морьдо жаахан ч гэсэн амрааж байхгүй бол гойргүй. Борогчгүйг дандаа хүнд ажил зүтгүүлж байгаа. Ухаан морь минь хортой өвс иччихсэн бололтой шүдэн болохоо байчих ч юу гэсэн чинь тийм биш юм аа. Адуу бол хорвоод хамгийн эмзэг амтны нэг болохоор хайрлаж, гамнаж, тухай бүрдэн эмнүүлж байх хэрэгтэй. Инхэн ч мөнгө хэмнэх хамгийн зөв арга юм. Олигтойхон шиг мөнгөтэй болж чадвал колюзаас баахан биерхүү хүчтэй луус захиалж ирүүлнэ. Энд авчирсан байхад булаацалдаад л авцгаана. Эзэн мунтахгүй. Надад бол худалдах гэж л авчирна уу гэхээс биш, ер нь бол хэрэггүй л дээ. Гин. 30 дугаар хэсэг төгсөв.